боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Англи хэлний орчуулгын гүнзгий шатны 5 дугаар хичээлийг хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхээ хичээлээр бид нэр газрыг тодотгол гишүүн өгүүлбэрээр, мөн цаг хугацааг тодотгол гишүүн өгүүлбэрээр, хамаатуулахын нэр үгийг тодотгол гишүүн өгүүлбэрээр хэрхэн тодотгохыг хамтдаа сурцгаах болно. Та бүхэн хичээлдээ хамт байгаарай. Ингээд өнөөдрийнхээ хичээлийг эхлүүлээд гүнзгий шатны орчуулгын 4-р хичээл дээр үзсэн defining, non-defining гэсэн тодотгол гишүүн өгүүлбэрүүдийг жишээн дээрээс харцгаая. Defining гэсэн тодотгол гишүүн өгүүлбэр нь гол өгүүлбэрийнхаа утгыг илүү дэлгэрүүлж өгдөг. За нэлээд чухал өгүүлбэрийн тоонд ордог байгаа. За хүмүүсийг бид нар тодорхойлж өгөх юм бол the couple who lives next to us have 16 grandchildren. Хүү гэсэн холбоосыг ашиглан за энэ өгүүлбэрийг орчуулах юм бол манай хажууд амьдардаг хосууд нь 16 ач зээтэй гэсэн өгүүлбэр. За хүн дээр мөн that гэсэн холбоосыг ашиглаад бид нар the couple that live next to us have 16 grandchildren. Утгын хувьд бол ялгаа байхгүй. Гэхдээ that гэдгийг бид нар informal буюу өдөр тутмын ярианд илүү хэрэглэдэг холбоос байгаамаа. За яг энэ бүтцээр бид нар эд зүйлсийг тодорхойлж хэлэх юм бол which that гэсэн холбоосыг авдаг байгаа. За жишээ. Andrew stopped the police car that was driving past. Andrew цагдаагийн машиныг зогсоосон гэж байна. Ямар цагдаагийн машиныг зогсоосон бэ гэхэд араас нь орж байгаа гишүүн өгүүлбэр их чухал үүрэг үүсгэж байна. That was driving past буюу түүний хажуугаар явж исэн цагдаагийн машиныг Andrew зогсоосон гэсэн үг байна. За энэ өгүүлбэрийн утгыг өөрчлөхгүйгээр бид нар which гэсэн холбоосоор хэлээд Andrew stopped the police car which was driving past. За энэ хүнтэй тодорхойлж ирсэнтэй адилхан that гэсэн холбоос маань өдөр тутмын ярианд илүү хэрэглэдэг байгаамаа. Харин бүгдээрээ non-defining буюу эс хязгаарлах гэсэн тодтол гишүүн өгүүлбэрийг харцгаая. За энэ төрлийн гишүүн өгүүлбэр нь тухайн гол өгүүлбэрийнхаа нэр үгэн дээр нэмэлт утгыг өгдөг юм өгүүлбэр байгаамаа. За жишээ Professor Wilson, who teaches biology, is an excellent teacher. Гол өгүүлбэр нь Professor Wilson бол их сайн багшаа гэж. Тэгэхээр бид нар энэ Professor Wilson гэдэг хүнийг нэрийн дурдсан учраас за гишүүн өгүүлбэр заавал энэ хүнийг өөрчлөхгүй буюу утгыг хязгаарлаж өгч чадахгүй байх нь. Тэгэхээр бид нар үүнийг тасгаар садгаж өгөөд non-defining relative clause болгож байна. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол биологи заадаг Professor Wilson их сайн багшаа гэж хэлэх юм. Харин бид нар эд зүйлсийг яг энэ бүтцээр тодорхойлох юм бол Paris, which is the capital of France, is a beautiful city. За Paris бол их үзэсгэлэнтэй хотоо гэж. Тэгэхээр бид нэр Paris гэдгийг заавал гишүүн өгүүлбэрээр ялгаж садгах хэрэггүй байх нь маань нэг л хот бид нар бас ойлгож байна. Гэхдээ нэмэлт утгыг өгч болж байна. Тэгэхээр нэмэлт утга нь which is the capital of France буюу Францын нийслэл хот Paris нь үзэсгэлэнтэй хот юм аа гэж. За эд зүйлс дээр яг энэ бүтцээр тодорхойлоход бид нэр that гэсэн холбоосыг ашиглаад Paris, that is the capital of France, is a beautiful city гэж хэлж байна. Тэгэхээр утгын хувьд мөн ялгаа гарахгүй. That гэдэг нь informal буюу өдөр тутмын ярианд хэрэглэдэг байна. Харин өнөөдрийнхээ хичээлээр бид нар нэмэлтээр whose, where, when гэсэн холбоосоор өгдөг тодорхой гишүүн өгүүлбэрийг сурцгаар ингээд бүгдээрээ whose гэсэн холбоосыг хэлээд ирсэн. За өгүүлбэр гарч ирж байна. I know a man. I know a man. Би нэг хүнийг мэдтгээ гэж байна. За ямар хүнийг мэдтгийм бэ гэдгийг бид нар утгыг илүү тодтогч өгье. Тэгэхээр энэ маань defining relative clause-аар бид нар утгыг дэлгэрүүлж өгөх нэ. За тэгвэл his daughter is a famous singer. His гэдэг нь тэр эрэгтэйг хэлж байгаа тийм ээ. Тэр эрэгтэй охин нь их алдартай дуучаа гэсэн юм байна. Тэгэхээр энэ хоёр өгүүлбэрийг бид нар нийлүүлээд I know a man гэдгийг гол өгүүлбэр болгоод his daughter is a famous singer гэдгийг гишүүн өгүүлбэр болгоод хэлвэл яаж хэлэх вэ гэдгийг хамтаа харцгаая. Тэгэхээр гишүүн өгүүлбэр дээрээ man гэдэг маань his буюу хамаатуулахаар явж ирж байна. Тэгэхээр энэ үед бид нар who, whom,
that гэсэн холбоосуудыг хэрэглэж болох уу? Харин whose гэсэн холбоосоор хэрэглэх нэ. За ингээд бүгдээрээ үйлдвэрээ нийлүүлээд хэлье. I know a man whose daughter is a famous singer. Монгол хэлээр үнийг орчуулах юм бол охин нь алдартай дуучин нэгэн хүний би таньдгаа гэж байна. Тэр одоо энийг бид нар яг өөрсдийн яриагаар хэлэх юм бол за охин нь алдартай дуучин тэр хүнийг би мэднэ гэсэн санаатай гарч ирж байна. За тэгэхээр монгол хэлээр орчуулсан орчуулгыг харах юм бол тодтгол гишүүний өгүүлэгдэхүүн нь нэрлэхийн яадагаар хувирч байна. Охин нь гэж хувирч байна тийм ээ. За одоо бүгдээрээ яг whose гэсэн холбоосоор гарч ирж байгаа өгүүлбэрүүдийг холбоцгоё. Эхний өгүүлбэр I used to live in a dormitory. Гол өгүүлбэр байна. I used to live in a dormitory буюу би дотор байранд амьдардаг байсан гэж. За ямар дотор байранд амьдардаг байсан бэ гэдгийг илүү дэлгэрүүлээд дараах өгүүлбэрээр дэлгэрүүлцгээе. Its residents came from many countries. Оршин суугчид нь их олон улсаас ирсэн гэсэн ийм утгаараа дэлгэрүүлж өгнө. За үүнийг бид нар мэдээж гишүүн өгүүлбэрээр dormitory буюу дотор байр гэдгийг тодорхойлж байгаа учраас энэний хараас оруулж ирэх нь. Үүнийг хэлэхдээ I used to live in a dormitory whose residents came from many countries. За дотор байр бол амьгүй зүйл гэсэн бид нар амьгүй зүйлийг мөн whose гэсэн холбоосоор үүсгэж байх нь өөр ямар нэгэн холбоос байхгүй байх нэ. За энэ өгүүлбэрээ орчуулад хэлэх юм бол оршин суугчид нь их олон газраас ирдэг байсан дотор байрны амьдардаг байсан гэсэн санаатай гарч ирж байна. За бүгдээрээ хоёр дахь өгүүлбэрийг харцгаая. The man called police. Эрэгтэй цагдааг дуудсан гэж. Тэгвэл ямар эрэгтэй цагдааг дуудсан бэ гэдгийг бүгдээрээ дэлгэрүүлцгээе. За гишүүн өгүүлбэр гарч ирж байна. His wallet was stolen. Төрөвч нь алга болсон гэсэн санаатай гарч ирж байна те. Тэгэхээр төрөвч нь алга болсон эрэгтэй цагдааг дуудсан гэсэн энэ өгүүлбэрийг бүгдээрээ нийлүүлж хэлвэл The man whose wallet was stolen called police. Тэр гол өгүүлбэр маань the man called police гэсэн хэмээрээ харин гишүүн өгүүлбэр нь whose wallet was stolen. Тэр энэ дээр бид нар his гэсэн хамаатуулгын төлөө нэр өгөө орхиж байгаа. Яа тэгэхээр whose гэсэн холбоос нь энэ үгийн оронд нь орж иж байгаамаа. Агуурдаар өгүүлбэрийг харцгаая. I read about a child. Энэ хүүхдийн талаар унсан гэж байна. За тэгвэл ямар хүүхдийн талаар унсан бэ гэдгийг бүгдээрээ дэлгэрүүлээд энэ гишүүн өгүүлбэрээр дэлгэрүүлсэн. Her life was saved by her pet dog. Her life was saved by her pet dog. Тэр түүний амийг нь нохой нь аварсан гэж байна те. За энэ өгүүлбэрийг нийлүүлээд хэлэх юм бол за амийг нь нохой нь аварсан хүүхдийн талаар би унсан гэж байна. За англиар нийлүүлээд хэлэх юм бол the child гэдгийн араас бид нар гишүүн өгүүлбэрээр тавьж байгаа. Яа тэгэхээр хүүхэд гэдгийг бид тодорхойлж өгч байна. За I read about a child whose life was saved by her pet dog. Чилж болох нэ. За her гэдэг нь мэдээж гээгдний яа тэгэхээр whose гэдэг маань тэр хамаатуулгын төлөөний нэр үгийг орлоод орж ирж байна. За дөрөвдүгээр өгүүлбэрийг харцгаая. We couldn't find the man. Бид нэр эрэгтэйг олж чадаагүй гэж байна. Ямар эрэгтэйг олж чадаагүй юм бэ гэдгийг тодтгол гишүүн өгүүлбэрээр тодруулъя. За his car was blocking the garage door. Гишүүн өгүүлбэр гарч ирж байна. Түүний машин нь гаражийн хаалгыг тагилдсан байсан гэж байна. Тэгэхээр машин нь гаражийн хаалгыг тагилдсан байсан эрэгтэйг бид нэр олж чадсангүй гэсэн өгүүлбэрийг хэлэх юм бол we couldn't find the man whose car was blocking the garage door. гэж хэлж байна. За his гэсэн төлөөний үг нь алга болно. Яг тэгэхээр whose гэсэн холбоос нь оролж орж байна. За бүгдээрээ 5 дахь өгүүлбэрийг харцгаая. The people were hospitable. За хүмүүсийг зочломтгой байсан гэж байна. Ямар хүмүүс нэг зочломтгой байсан бэ гэдгийг бүгдээрээ дэлгэрүүлээд за энэ гишүүн өгүүлбэрээр тодруулж үзье. I visited their house last week. Би тэдний гэрт нь өнгөрсөн 7 хоног зочилсон гэж. Тэгэхээр their house гэдэг маань тусагцхууны байранд явж байгаа боловч нэр үг рүүгээ шууд ойртож очих учраас өгүүлбэртний өмнө байх хэрэгтэй байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт миний очисон айл нь их зочломтгой байсан. Гэхэд юм бол the people
whose house I visited last week were very hospitable. гэж хэлнэ. Тэгэхээр whose house нь бүр хойно visited гэдэг үгний хойноос явахгүй урагшилж орж иж байгаа сайн анзаараарай. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол суудаг хийзээ. Англи хэлний гүнзгий шатны орчуулгын 5 дугаар хичээлд эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бид whose, when, where гэсэн холбоосоор үүсдэг татлагын гишүүн өгүүлбэрүүдийг үзэж байгаа лээ. Ингээд үргэлжлүүлээд where гэсэн холбоосыг хамтдаа харцгаая. Хажишээ өгүүлбэр гарч иржээ. The apartment is in Bayangol district. Байр Баянгол дүүрэгт байдгаа гэж. Тэгвэл ямар байр нь Баянгол дүүрэгт байдаг юм бэ гэд бүгдээрээ apartment гэсэн энэ байршлыг заасан үгийг тодорхойж үзье. I live there буюу би тэнд амьдардаг. За энийг бүгд тодорхойд миний амьдардаг байшин нь Баянгол дүүрэгт байдаг гэд хэлэх юм бол the apartment where I live is in Bayangol district. гэж хэлэх нэ. За тэгэхээр бид нэр there буюу тэнд гэдэг үг нь where гэсэн үгээр орлуулагдаж орж иж байгаа учраас байхгүй болоод харин where гэсэн үг нь нэр үгийн хойноос шууд орж иж байна. Тэгэхээр where гэдэгтэй газрыг бид нэр тодорхойлж өгөөд ордог холбоо сайхан нэ. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг дахин харцгаая. The city was beautiful. За хот нь их үзэсгэлэнтэй байсан гэж. Ямар хот нь үзэсгэлэнтэй байсан бэ гэд одоо хот гэсэн энэ газрыг бүгдээрээ тодтол гишүүн өгүүлбэрээр тодорхойлъё. За my parents spent their vacation there. Аав ээж минь амралтаа өнгөрүүлсэн тэр хот нь их үзэсгэлэнтэй байсан гэж хэлэх юм бол the city where my parents spent their vacation was beautiful. Тэгэхээр гишүүн өгүүлбэр where my parents spent their vacation. There гэсэн заах төлөвлөгөөний үг нь хасагдаж орж ирж байгаа. Where гэсэн холбоос нь харин өөрчлөлт. There гэсэн үгийг орлоод орж ирж байна. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. The аймаг is small. Аймаг нь их жижигхэн гэж. Тэгвэл ямар аймаг юм бэ гэдгийг бүгдээр тодорхойлох юм бол I grew up there буюу би тэнд өссөн гэсэн өгүүлбэрээр нийлүүлээд хэлэх юм бол миний өссөн аймаг их жижигхэн гэж хэлэх юм бол the аймаг where I grew up is small гэж хэлж байна. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. There is a restaurant. Ресторан тэр байна гэж. Ямар ресторан тэр байна вэ гэж дэлгэрүүлээд хэлэх юм бол I will meet you there буюу миний чамтай уулзах ресторан байна гэж хэлэх юм бол that is a restaurant where I will meet you. Миний чамтай уулзах ресторан нь тэр байна гэж хэлж байна. Ингээд бүгдээрээ үргэлжлүүлээд when гэсэн холбоосыг харцгаая. When гэсэн холбоосоор цаг хугацааг тодтогоход ашигладаг байгаа. Жишээ өгүүлбэр гарч ирж байна. I will never forget today. Би тэр өдрийг хизээж мартахгүй гэж байна. Тэгвэл ямар өдрийг хизээж мартахгүй юм бэ гэдгийг бид нар I met you then буюу тэр өдөр би чамтай уулзсан. Тэгэхээр чамтай уулзсан тэр өдрөө би хизээж мартахгүй гэж тодтогож хэлэх юм бол I will never forget the day when I met you. Гэсэн холбоосыг ашиглаж хийж болох нэ. Тэгэхээр тодтогох гишүүн өгүүлбэр нь when I met you. Тэгээ энэ асуултаар үүсгүй харин холбоосоор үүсэж байгааг нь асуусан санаарай. Ингээд бүгдээрээ when гэсэн холбоосыг орсон өгүүлбэрүүдийг хамтдаа харцгаая. За эхний өгүүлбэр гарч ирж байна. There was a time. Хинэн цаг байсан гэж. Ямар цаг байсан бэ гэдгийг бид нар за гишүүн өгүүлбэрээр тодтогоё. Movies cost 1 төгрөг гэдэг. Кино 1 төгрөгийн үнэтэй байсан тийм цаг хугацаа байсан юм аа, тийм цаг үе байсан юм аа гэсэн өгүүлбэрийг бид нар хэлэх юм бол there was a time when movies cost 1 төгрөг гэж хэлж байна. За дараагийн өгүүлбэр. 1990 is the year. 1990 он бол тэр жил юм аа. Ямар жил байсан бэ гэдгийг бүгдээрээ тодорхойлж хэлэх юм бол the Democratic Revolution took a place there. Тэр гэдэг нь 1990 оноо зааж байна. 1990 онд хувьсгал хөдөлгөөн болсон тэр жил юм аа гэсэн энэ санаагаар хэлэх юм бол 1990 is the year when the Democratic Revolution took a place. Хэлж байна.
Дараагийн үйлдвэр гарч ирж байна. 7:05 AM is the time. 7:05 бол цаг юм аа. Ямар цаг юм бэ гэдгийг тодорхойлоход гишүүн үйлдвэр нь her plane arrives then буюу түүний онгоц нь ирэх цаг юм аа. Тэгэхээр энэ үйлдвэрийг бид нэр орчуулад нийлүүлээд хэлэх юм бол за түүний онгоц нь ирэх цаг бол 7:05 юм аа гэж хэлэх юм бол 7:05 AM is the time when her plane arrives гэж хэлж болно. Харин одоо бүгдээрээ эдгээр холбоосоо орсон монгол өгүүлбэрүүдийг англи руу орчуулцгаая. За эхний өгүүлбэр гарч ирж байна. Тэдний буудалсан зочид буудал нь тун тохилог байлаа. За энийг англи хэл рүү орчуулаарай. Тэдний буусан зочид буудал нь тун тохилог байлаа гэдэг дээр the hotel where they stayed was very comfortable. Тэгэхээр зочид буудал маань газраар тодорхойлогдож байна. Тэгэхээр where гэсэн холбоосыг аваад where they stayed тэдний буудалсан буудал гэж байна тийм ээ. Was very comfortable. Хоёр дахь өгүүлбэрийг харцгаая. Би даатаа өгөх ёстой өдрөө чи санаж байна уу гэсэн юм асуулт байна. Do you remember the date when you have to submit your essay? Тэгэхээр тэр өдрөө тэгх өдрөө санаж гэнэ үү гэд өдрийг тодорхойлж байгаа учраас бид нар when гэсэн холбоосыг авч орчуулах нэ. За 3 дугаар өгүүлбэр тулгайч дээрэмжтээс аюулгүй байх газар харамч мөнгөө нуулаа. За харамч гэсэн үнийг бид нар miser гэж орчуулж байна. The miser hid the money in a place where it was safe from robbers. Where it was safe from robbers ишүү өгүүлбэр ахна. За яагаад бид нэр where-ийг авсан бэ гэхээр place буюу газрыг тодорхойлж байгаа юм. За 4 дугаар өгүүлбэр натсан унсан модны доор бид жаахан сууцгаалаа. Натсан унсан модны доор бид жаахан сууцгаалаа. Тэрийг натсан буюу нэрлэгийн ядгалаар үүсэж байгаа учраас whose гэсэн холбоосоор холбоод үүсгэж болох нь we sat under the tree whose leaves have fallen. Тэр эзэн биегүй юмдэр гэсэн бид нар хамаатуулаад whose холбоосыг авч явдаг байгаа. Jet англи хэлний сургууль дөрмийн суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг тавьж эхэллээ. Jet School of English. Тэр whose гэсэн холбоосыг бид нар хамаатуулах үед авч байгаа бод when гэсэн холбоосыг цаг хугацаа гэж тодорхойлж орж ирээд харин where гэсэн холбоос нь газрыг тодорхойлж орж байгаа холбоосууд байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өнөөдрийн үгсэн whose, when, where гэсэн холбоосыг орсон тодорхой гишүүн өгүүлбэрүүдийг номноос уншиж байхдаа бүцгийг нь маш сайн ажиглаж хараарай. Хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баярлалаа.